За үзэгчдээ бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид эднүүдийн ярилцлагын болонда Сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний матер тунгалгийн санчиртай уулзаад байна. Юуны өмнө танд одоо бас энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Өрж оролцсоос та бүгдс энэ өдрийн мэнд хүргэе. Үзэж байгаа хүмүүстээс өдрийн мэнд хүргэе. Анх Монгол телевизээс санал тавьсан. Тэгээд тухайн үед угаасаа нэг ковидыг бүх юм зогсчихсон нэгдүгээртэй карантинтэй үе байсан. Тэгээд манайс маань Сагсны лиг үчим юу болох байлцсан байсан үе байсан. Тэгээд гол нэг энэ шоунд оролцсон гэдэг юмнаас өөрөө энэ шоунд одоо шигшээ хатад финалд үлдээд одоо ялагч боллоо гэвэл одоо нийгмийн ажил хийх. Тэгээд сайн үйл сайн хийх тийм боломжтой. Тэгээд тэрнээс гаднаас ерөөхдөө энэ бүжиг гэдэг энэ урлагаас ер нь маш хол байсан, хөндөй байсан. Хүний хувьд бол бас нэг ороод үзчих тийм бас өөрийгөө сорьё гэж бодож. Тэгээ орсон бас. Тэгээ бас 11 дугаар гэдэг чинь 2 сарын 1-нд бид нар анх цугласан. Гэрч бас нэлээд идэггүй цаг хугацаа байсан. Бүжигтэй хамт өнгөрөөж. Өнгөрсөн хугацаанд ер нь бүжгийн спорт ер нь хичээлж юу? Ер нь яг анхан өмнөх ер нь сөөр ер нь би юу? Ёстой би нэр за цэцэрлэг сургууль за юу оюутан болоод нэг урлагийн үзэгдлөө нэг удаа л нэг ангаараа нэг бөөнөр бүжгэлдэн штэ. Тийм бүжиг нэг орж исэн. Тэрнээс шин бүжгээс бол аюу хол байсан. Тэгээд энэ бүжигчээ өөрөө биний ингээд төсөөлж байгаагаар зүгээр ингээд энэ ялангуяа энэ спорт бүжигийн төрлөг гэдэг байгаа байхгүй одоо энэ латин стандарт гэдэг энэ 10 бүжиг байгаа. Энэ 10 бүжиг нь бол өөрөө маш том тийм соёл юм байлээ гэж ойлгосон. Бүжигчээ өөрөө тэр цоошин бүжиг нэг үндсэндээ нэг 4-5 хоногт сурж байгаа. Тэгэл шууд бүжиглэнэ гэдэг. Ялангуяа нэг тэр олон ер нь видео тэр камертай тэгж харьц сураагүй байхгүй. Би ч өөрөө спорт юм болохоор зааланд төлөвлөлт ерөөс тэр камертай харьц сураагүй даана очиж бүжиг камер руу харах юм. Тэгээ тэрнээс ахуулаад маш их хүндрэлүүд байсан. Ерөөхдөө жоохон бие барьсан. Эхний хэдэн дугаар дээр бол маш их бие барьсан. Маш их сандралтай байсан. Тэгээ сая тэмцээн дуусан миний хувьд дуусан сандралтай байлаа. Та бол спортын төлөөлөл болж саяны шоунд ингээ оролцсон шүү дээ тийм ээ. Нөгөө бүжгийн спорт бол нөгөө тэсвэр хатуужил бол их чухал. Тэр талаар бол спортын хүнд болохоор тань даваа тал байсан байна. Нөгөө талаар нөгөө бусд нь болохоор ихэнх оролцогчд маань бас нөгөө урлагийн хүмүүс учраас одоо нөгөө мэдрэмж гэдэг юм сонсгол гэдэг юм тэр талаасаа бас ингээд илүү яг нөгөө Сагсан бөмбөгийн спортоор ингээ хичээлдэг танд бас юугаараа давуу бас юугаараа султаад болж гисэн. Яг чиний хэлдгээр одоо нэг яг тэр нэг дагаанс давуулаад гэх юм бол бэлтгэлийн хичээлийг дааж чадж байгаа. Тэгээд нэг шантарахгүй те одоо юу гэдэг одоо нэг бүжиг хөдөлгөөн болохгүй тэгээд ингээл болохгүй юм болоод өөхгүй. Тэгээ ингээл хөдөлмөрлөл бэлтгэл массаа гэж бэлтгэлийн хичээлээ даасан нас нэлээд том давуу тал болсон юм болов уу гэж би ер нь бол харж байгаа. Ер нь дугаараас дугаарын хооронд яг нэг үзүүлбэрийг бэлтгэх ер нь хэр одоо хангалттай хугацаа ер нь байсан. Ерхэд бол хугацаа маш тавьчих. Яг тэгвэл бүцэн өдөр манай шууд хөдөлгөөн дуусаад тэгээ нэгд өдөр нэг дэглээч нар маань юу нэг аяа авдаг. Аяа бүжгээ цаанаас нь бардагшнаас өгдөг. Тэнгүүт нөгөө нэгд өдөр нь бид нар бүцэнээр яагаад өглөө жоохон унтаж амарч агаад нэг 10-11 гэж очиод бүжгээ гаргадаг байхгүй одоо за ямар хөдөлгөөн хийх үү? Энэ бүжгийг ямар хөдөлгөөн зохицох уу? Ингэхүү. Тэгээд аяа сонсоод аяа мантааслаад ингээд өөртөө ингэж л угаасаа нэгд өдөр дуусчдаг байхгүй бүжгийг гарч иртэл. Тэгээд 2 дахь 3 дахь өдөр бол ерөөхдөө яг бүжиг рүү орно. Цэвэр бэлтгэлүүд хийгээл тэгэл 4-т 5-т хагасаа гэдэг өдрүүд болохоор нэг хөшгөний аартай эндэр мэндэр гэдэг нэг юм бүх оролцогчдын нэг бэлтгэн бичлэгүүд хийгээд эхлэв. Тэгээд нэг хагасаа өдөр чинь нэг бид нар бүцэн өдөр шууд тайзан дээр гардаг болохоор нэг бэлтгэлийн нэг прогоно хийдэг байхгүй нэг гэрлийн хаанаас тавих уу за хувцас өмсч үзээ за энэ камер авахд ямар бүжиг ямар хэсгийг гаргах уу гэвч ерөөхдөө үндсэндээ нэг яг яс бэлдчихийггүй нэг 2-3 хоног бэлдэж чад ийлнэ. Тэгээд бас яг майхан мондөг байгаа. Би бол нийт оролцогчдоор бас бүгднийг бахархаж байгаа. Энэ одоо богино хугацаанд тэг цоошин бүжгийг одоо тий сураад тэгээд хүнд үзүүлнэ. Тэгээд бас маш гоё цэвэрхэн алдаагүй юм гэдэг маань бас маш том чадвар юм болов уу гэж бодсон.
бүжгийн спортын кайфыг ер нь аль үзүүлбэрээсээ ер нь одоо хамгийн их авсан. За би хамгийн их кайфыг авсан гэвэл тэр Пасадоп гэдэг бүжгээс авсан. Тэн дээр яг тэр 7 хоног чинь кино 7 хоног байсан. Киноны дүрд орсон. Би Mad Max гэдэг бас үз дуртай киноныхаа дүрд орж тэр бүжигсэн. Тэнд бол маш их дуртай. Эхний нэг хамгийн ихэнд маргалж байгаа маань хастаад 14 оролцогч байсан. Тэгээд хастаад эхэндээ бас нэг юугүй санагдсан. Нэг нэг сар гараг хугацаанд бид нар бас бэлтгэл хийсэн байсан болохоор нэг явуулчих бас юугүй санагд. Сүүл рүүгээ бас ингээд өөртөө дасцсан. Тэгээд ер нь улаан шугам дээр очиж шүүгшүүд ношоо зогсоход ерөөхдөө шүүгчнэрээс бол мэдээж хэрэг шүүгчнэр шудраг шүүж байгаа. Тэгээд цаашаа хөгч хүний авч үлдчихэж байгаа тий. Цаашаа гоё үзүүлж чадах юм. Тэр чи хараад хэн сайжирч чинь хэн одоо нэгдүгээр дугаараас өдийг хүртэл хэн амжилтанд агсан бэ? Тэрийг бүгдийг харж байгаа. Тийм болохоор шүүгэн шийдвэрт бол би санал нэг байгаа. Тэгээд үстээс маш их шүүмжил ирсэн. Шоуд дуусаад тэгээд яг нэг шүүгчнэр өмнө очиод тэгээд би одоо илүү үзүүлбэр үзүүлж чаднаа. Би дахин илүү хичээж чаднаа гэж хэлээг юм бэ гэд. Тэгээд үзэгч үзэгчдээс одоо шоуны төлөв үзэгчдээс дэмжиж үзэгчдээс бас одоо хөлцөлөвчээ. Тэгээд миний хувьд бол яг тэгж хэл болох байсан ч гэсэн миний хувьд бол ерөнхийдөө хангалттай өөрийгөө зорьцсон. Би одоо сайжирцсан. Одоо ерөнхийдөө бас өөрийгөө хүн сайжирч болдсон юм байна. Тэгээд бас бүжиг гэдэг энэ маш гоё юм урлагийг бас үзэгчдэд бас тий жоохон ч таниулсан. Тэгээд бас хүн хичээвэл бас юунд ч хүч болдсон юм байна гэдгийг бас би бас өөрийнхөө хэмжээнд харуулсан болов уу гэж бодоод. Ерөнхийдөө миний хувьд бол одоо жоохон нэг саксныхаа бэлтгэл рүүгээ анхаарах гад. Тэгээд ерөнхийдөө цаашаа бас нөгөө үедээ бас одоо юу гэдэг зүйл ганцэгчтэй үлдэхэд бол ганцэгч бол яг үнэхээр бүр энэ шоунд үлдэх маш их хүсэж исэн байхгүй. Бүр үнэхээр их тэгж хүсэж исэн болохоор би бас мэдээж хэрэг үнэхээр энэ бүжигт дурлаад ингэж явж байгаа хүндээ бол мэдээж хэрэг би бол хүндэлсэн. Тийм болохоор ганцэгч манаас үлдээ цаашаа аялал хөгжлөх басна би бас баяртай байна. Миний хувьд бол тийм тэр том амбиц нь төрүүлэх гэсэн тийм мэдээж тийм зорилго мэдээж байдгүй л яг мэдээж хэрэг хүн болгонд л тэмцээнд орохдоо ялах гэж тий. Гэтэ бас хүн болгоноос ялж чаддгүй шүү дээ тий. Тэшин бас голоос нь тэр чинь мэдрээ за ийм би бол ийм хэмжээнд ямар ч очих юм байна гэсэн тийм тооцоол байсан би тэр хэмжээнд бол очсон. Гол нь би өөрийнхөө тэмцээнд сорри өөрийг яалъя гэж орж бас өөр зүйл нь өөрийгөө сольж үзье. Би бол өөрийнхөө яасан надад маш их баяртай байна. Яг бол өөрийгөө маш өөрчлөж чадсан. Эхлээд нэг шоу эхлээд хүмүүс энэ мод энэ хөдөлгөөний хвслэгөө яваач гэж тийм аюултай шүүмжлүүдийг эндээс сонсч л байсан. Зарим нь ойр тонч хэлж ийсэн. Тэгээд тэрийг бол би өөрчилж чадсанд бол маш их өөрөөр бахархаж байгаа. Шоуныхэнд одоо ингээд өөрөө бол ингээд боломжийнхаа хэрэг бүх чадлаараа хичээж байгаа шүү дээ. Одоо бүжиглэгчин сагсан бөм бүгд болох хэвчээс ондоо. Тэгэнгүүт нөгөө хүмүүс яг ингээд эвсэлгүй байна. Тэгээд бас нэг жоохон ингээд шүүмжлэл ирэхээр бас өөрт чинь одоо сэтгэл зүй чинь бас жоохон хүнд юурын байв уу? Эсвэл нөгөө яг спортын тамирчидраас сэтгэл зүгөө ингээд бэлдээ сурцсан. Энэ бол нэг асуудалгүй санагдаж байна. Ер нь бол тэр шүүмжлэл гэдэг бол ер нь бол миний хувьд тамирчууны хувьд ер нь юу гэдэг вэ тийм маш том одоо юу шүүмжлэл одоо сэвэрх юм чи тааж. Улам гिचээх тийм ташууруулдаг гэж юм. Тий одоо юу ах тэр чинь эвгүүлэгч хэлээр. Тий. Ер нь шүүмжлэл гэдэг чинь бол ерөнхийдөө тамирчны хувьд миний хувьд бол маш том одоо юу ахгүй. За. Тий одоо тийм. Тэр шүүмжлэл гэдэг бол яг миний хувьд бол тийм одоо яг тэр тамирчны сэтгүүгээр бол маш том нав хурцлж байгаа зүйл аахгүй тий. Хурцлаад улам одоо ингэж асаадаг зүйл. Яг тэгвэл миний багш гэсэн 10 жил тий одоо миний одоо 17 8 тахтаа Монгол Улсын гавьяа тасалжуулагч Цэрэн дондгийн цэвэр болох гэдэг багш минь дандаа намайг шүүмжилдэг байсан. Тэрээс намайг магтаж байгаагүй. Тэгээд тэр хүн нэг аягүй гоё үг хэлсэн байдаг. Миний амьдралын гол зарчим баримт л чамайг магтаж байгаа юм бол чиний дайсан байт юм гэж надад хэлж ийсэн. Тэгэхээр би яг тэр багшийнхаа философиор өдөө хүртэл явсан. Тэр маань ч зөв юм болов уу гэж бод. Би тэр магтаалд нэг хүн хэтрийг орохоо нэг өөрийгөө болоод байна гэж ингэж бодоод явчихд юм шүү. Тэгээ ингэ шүүмжлсэн хүн өөрөө хурцлагдаад ингэж шүүмжилж байгаа би энэ алдаага засах юм байна гэх юм бэ. Энэ маань бас энэ юунд бас шоунд бас нэлээ
бас хөшүүрэг болж өгсөн болов уу гэж бодож байгаа. Олон хүн шүүмжлэсэн. Бидний шүүмжийг зүгээр наа муулж гэхээс илүү биш. Би зүгээр энэ хэр болохгүй, энэ болохгүй, гар хөлн болохгүй нэг юм модон байна гэж байгаа нь би энийгээ засах юм байна гэсэн тийм том хөшүүрэг болж өгч байгаа юм болов. Тэгээд ер нь шоуны оролцогч нар одоо энэ оролцож байгаа нийт оролцогч нар бас энэ бүжигчид бас нийлээд олон түмэнтэй бүжгийн урлаг, бүжгийн спорт гэдэг зүйлийг жиг утгаар нь таниулж байгаа. Ямар гоё том, ямар гоё юм бүжиг гэдэг чинь ямар гайхалтай юм бэ те. Бүжиг гэдэг чинь ямар агуу юм бэ. Ямар гоё том соёл юм бэ гэдэг хүмүүст маш ихээр ойлгуулсан байх гэж бодож байна. Таны одоо үргэлжлүүлээд одоо бүжгийн спортоор хичээлэх үү? За ер нь бол би чөлөө цагаараа бас бүжгийн спорт хичээлнэ гэж бодож байгаа. Ер нь бол гоё юм билээ. Тэгвэл нэгдүгээр нэг бас манай саксон өмгөд хүүхэнд бас одоо хүн болгоны мэдих домох тоглогчтой Майкл Жордан бол бас балетын урлагаар хичээлж ирсэн байт юм билээ. Энэ маань бас ер нь хөдөлгөөний бас нэг эвсэл сайжруулна. Хамгийн том давуу тал нь спорт мэдээж саксон ч гэсэн хөдөлгөөний эвсэл хэрэгтэй. Тийм болохоор би чөлөө цагаараа бас бүжгийн спортоор хичээл. Гэхдээ бас бүгднгээр нэхгүй яг нэг таалагдсан бүжгээ шиг үү те. Тэргээ байр сонгож авч хичээллээ гэж бодож байгаа. Би бол ер нь шоунд дээр тэр би ялгаач болсон бол би нэг хүүхдийн төлөө бас нэг ажил хийх гээд төрийн бас байгуулад цэвэр ертөнцийн нэртэй төрийн бас байгууллагын тэргүүн. Тийм болохоор ерөөдөө би хүүхд рүү чиглэсэн нийгмийн ажлуудыг маш ихээр хийж дотроо төлөвлөж угаасаа явж идэг хүн. Тэгээ одоо ерөөдөө тэрний дагуу ялангуяа шоуны талаагч болоод одоо телевизээс тодорхой хэмжээний мөнгөнд үнэтэй нийгмийн ажлыг тэгэхэд их байсан бол би хамгийн ихэнд энэ хүүхдүүд айгүй их тийм хавдраар үүдэж байна. Тэгэхээр их нэлхастай ч юм уу хамтарч би хүүхдийн хавдрын төлөө те тодорхой хэмжээний ажлуудыг хий гэж бодож байна. Гэхдээ яг би зүгээр энэ зөвхөн шоуд яасан ч биш. Ерөөхдөө бол би мэдээж хэрэг хөрөнгө оруулалт санхүүжилттэй айгүй босгож чадах юм бол ерөөдөө хүүхд рүү чиглэсэн ажлуудыг маш ихээр хий гэж бодож байна. Саяны одоо тэр нэг дуудлага хөдөлтөнд тэр нэг хөдөлсөн өмсгөл нь одоо өөрөө ч одоо хизээний өмсөжсэн өмсгөл нь хэдэн төгрөгөөр авсан бэ? Энэ бол юу яасан би нэг тухайн нэг айгүй яаралтай гэдэг өнөө маргааш уух гэдэг нэг айгүй яаралтай. Би нэг тийм олон хоногоор байршуулж чадаагүй. Тэгээ би олж харангуутаа угаасаа нэг 2 цагийн дотор ч үгүй байсан. Айгүй тийм завгүй явчихсан. Тэгээ орой 9 цаг гээд шалгаруулна гэдэг. Тэгээ хамгийн өндөр хүн бичсэн гэдэг. Тэгээ яг зүгээр дахиад тэр хугацаа байсан бол нэг хэд хонуулсан бол илүү өндөр хүрсэн гэж бодд. Яг л тэр өмсгөл маань өөрөө нэг хасан үлгүүд багт би тоглож явахдаа авраг амжсан өмсгөл ба. Тэр өмсгөлөө би өгөөд гэсэн. Тэгээд яг 2 цагийн дотор бол 800 сая төгрөгөөр тэр хүн авсан байгаа. Нөгөө хүүхд андын тохиолдолтой бөөн баяраа. Тий одоо мэдээж уулзаагүй би бол шууд нэг сошиалар ингээд бид хорд идгээрээ ингээд ах нэг өмсгөлөө ингээд ялаа шүү гэд. Гүйлгийн нурхан дээр хүртэл ингээд санжирахаас нь одоо имжлэгийн зардалт ингээд ханд өргөж байгаа шүү гэд. Тэгээд шууд явуулсан байна. Ковид ч бас 2 жил үргэлжлээ шүү дээ. 2 жил ерөөдөө бас тэмцээн уралдаалт явуулсангүй. Тамирчид бол маш формгүй гэж бодож байна. Би бас айгүй формгүй байсан. Бас энэ бүжгийн бэлтгэлгээд бас гайгүй формчлаа гэж бодож байна. Тэгээд ерөөхдөө одоо бэлтгэлээ хийн. Одоо бас яг өнөөдрөөс л баг зав гарч эхэлж байна. Шоу дуслаа. Тэргүүд бэлтгэлээд одоо энэ 2022 оны 22 онд шүү дээ. 9 сард Азийн наадам байгаа. Азийн олимп. Энэ бол тэр Азийн олимпиад сагсан бүгийн одоо шгшөөгтэй бэлтгэл хийх гээд жил хагас хугацаанд бэлтгэл хийгээд явах бодолтой байна. Яг тэгвэл миний бол миний 4 дахь Азийн наадам. Хамгийн анхных нь 2010 онд орж ирсэн. 2014, 2018, 22 он гэдэгт яг тоглогчоор 4 дахь удаага Азийн одоо олимп гэдэг энэ том наадамд явах бэлтгэлд орох бодолтой байна. Агент гэж үүдэн шүү дээ. Тэр агент минь бас байхгүй. Тийм болохоор ерөөхдөө гадны орнуудаас санал ирж байгаа тохиолдол байхгүй байгаа л да. Одоо яг Монголынхоо лигт бол тоглоод тэгээ сайхан яваад гэнэ ойр хэдэн жил мэдээж хэрэг бэлтгэлээсээ маш тэгээд одоо насаас явчлаа. Одоо 32 дэх чинь нэг за дахиад 3 4 жил өндөр формтой. Одоо урднаасаа илүү хөдөлмөрлж ийж илүү байх болчиход шүү дээ. Тийм болохоор одоо
маш сайхан урд нь дийдэг бэлтгэлээс 2 дахин илүү бэлтгэл хийгээд тэгээд энэ Монголын лигт нэг сайхан тоглоод хэдэн жил тоглож чадах нь тэр хүртлээр сайхан тоглоод тэгээд энэ олон улсын тэмцээнд бас нэг сайхан яваад яг гоё бэлтгэл хийж аваад дахиад нэг бас Монголын бага тий олон улсын тавцсан бас нэг гоё хүчтэй өрсөлдөж. Тийм ойрын зорилго бол тийм байна. Тэгээ ерөөхдөө цаашлаад бол ерөөхдөө Саксумгийн тоглогчийн карьер дуусгах юм бол би бол хүүхдтэй ажиллана гэж бодож байна. Дасгалж байдаг ч. Тэгээ яг хүүхд бэлдэн яг би тасжуулагч гэхүү тренер маягаар тий хүүхдэд одоо хүүхдэд хувийн ур чадвар гэдэг юм уу тэр талаас нь илүү хөгжүүлдэг. Тийм ажлыг бас хий гэж бодож байгаа. Тэр нь бол 14 оны Чунайз наадам дуусаад тэгээд 15 онд Филиппиний дээд лигээс урилга ирээд ирж тоглооч гэдэг. Урилга ирсэн дэр хүлээж аваад явсан. Филиппин бол өөрөө 98 сая хүнтэй. Үндэснийх номер 1 спортын Саксан бөмбөг. Бүх хүмүүс нь Саксан мэддэг ойлгох Саксан аймаг хайртай тийм үү. Тийм гоё газар очиод би тэнд хамгийн том лигт тэг хамгийн том багт 8 удаа аврах. Барангенебра гэдэг багт бич тоглосон. Тэгээ би эргээд тэндээс ирэхээр шийдвэр гаргасан. Хэр удаан тоглосон? Өөрөө би бол угаасаа 4 сард 7 сарын сүүлээр ирсэн. Би яг очиод нэг сар бэлтгэлээ 2 сар гаруй тоглосон. Тэгээд ерөөхдөө өөрөө санал тавиад би буцлаа гэд. Яг тухайд нэг би сайн ойлгохгүй нөө залуу байсан болохоор очиод их минут тоглох гэсэн байхгүй шууд очиод тэр том лигт очиод тоглох гол алах гал ягаад гэвэл нөө яг эд насанд байсан болохоор тэгээд тоглох гонгод би өөрөө за би тоглохоо нутаг буцлаа. Тэгээ би Монголд очиж гоё тоглоё. Тэгээд бас ингээд хүүхдүүдтэй сажуугаар давхар ажиллая. За зөвлөе мэдэн сурсан юм аа. Гэт би өөрөө буцаад ирсэн тухайн учраас төвлүүдээр хөөгдөд ирлээ явах юм. Би яг ганц нэг хүнд явах зүгээр яг оцсон шалтгаан нэг муудсан шалтгаан би коучдаг бол муудсан бохгүй. Муудах гэдэг нь яг тоглохгүй гэсэн нөгөө хүмүүс болохоор би бас Америкаас авчирсан тоглогч тоглоулмаар гэсэн би тэрийн байрал нэг байсан болохоор тэгэхээр би явлаа гэж жоох маргаа үүссэн. Хойд тэр маргаа манаас Филиппинд хайр юм болж исэн. Филиппин чи ерөнхийдөө нэг 14 хоногийн мэдээгээ ингээд гаргадаг байхгүй. За энэ 7 хоногийн одоо улс дээр яригдсан хамгийн том сэдв гэдэг. Хойд улс төрийн том сэдв байсан. Филиппиний ерөнхийлөгчтэй холбоотой сэдвэр тэр Филиппинд дээр 97-8 сая хүн ярилцсан байдаг сэдв байхгүй. Дараа нь хоёрт нь миний сэдв орж исэн. Бүр Танавагийн дасгалжуулагч та хоёрын хоорондын зөрчилтөө тэр нэг Монголоос тамирч авчиж тоглохгүй гэсэн тийм нэлээд том сенсацтэй болж исэн. Тэгээд тэрийг бол тэгж ойлгосон. Тэгээ би яг ирээд яасан ч манай холбоо маань угаасаа юу хэрэлдээ болцсон байсан байхгүй. Тэр 14 оны үед чинь 13 оноос хойш байна. Ерөөхдөө тийм. Ерөөхдөө тэг жоох хүмүүс байна. Ерөөхдөө 2 хүний ашиг сонирхол 9 эрдэнэ бие тамир гэж хоёр. Энэ хоёр үнэл ерөөсөө би бол одоо энэ хоёрыг маш их буруутгаж. Яагаад гэвэл одоо яг бидний залуучууд яг тухайн үед яг гоё формтой эд бэлтгэлээ дахиад амжилт гарах байсан 7 жилиг одоо өөдөө 21 он гэдэг чинь 7 жилиг үрдсэн байгаа байхгүй тий. Тамирчны одоо амжилт залуу нас. Тэгээ яг энэ 7 жилийн хугацаанд яг тэр 14 оны Азийн наадамд манай шигшээ оролцсон гэрчээрээ олон улсын тэмцээнд оролцоод яг ур чадвар нахаад тэгээ улам ингээ хөгжүүлээ явуулсан бол өнөөдөр ямар төвшөнд хүрэх байх уу? Энэ тамирчдын амжилт цаг хугацаа өөрөө одоо хамгийн хайрн болж үлдэж байна л да. Тий, энэ дээр бол хамгийн гол нь тэр байгаа байхгүй. Тэгээ одоо энэ хооронд те тамирчин нэлээ хөгжих байсан те. Тэрнээс хойш татсан. Бас юу гэдэг саксны хоёрол үгүй байвал цайлан те мэдээж ирэх бүх юм хангамж нь бүх юм сайхан байсан. Ерөөдөө бол зүгээр юм юу байдаг бол тамирчдаас нийлээд бас гомдол гаргамаар байгаа. Тэгээ одоо энэ залуу насаа нэгдүгээр та ингэж алдлаа, хоёрдугаар тэдэм хэмжээний орлого болох боломжтой байсан байхгүй. Тэрийг бас алдсан. Тийм үст. Тэрийг бол ерөнхийдөө бас тэр хууль шүүхийн тийм амдрын санкц байдаг болвол тэрүүгээр бас аюу гомдолтой ерөнхийдөө. Яг энийг хүн ойлгодог юм байна. Яг одоо 21 он болсон чинь яг 7 жил 14 оноо ингээ бухраа боцсон. 7 жил бидний ерөөсө бүх юмыг
Зүгээр нэг ашиг сонирхол нэг 2 3 хүний ашиг сонирхлоор үгүй хийсэн байхгүй. Тэгэхээр энэ дээр бол маш их харамсалтай юм л доо. Эний төлөө би цаашдаа дуурна хэмцнэ гэж бодож байгаа. Гол нь за бид нар бол яг ингээд өнгөрлөө. Одоо 7 жилийн алдлаа залуунасаа одоо ингээд хайрын сайхан амжилт гарах байсан юм аа. Хугацаа алдлаа. Ирээдүй юм яах юм. Одоо 17 8-тай загсанд оруулж байгаа, загс тоглож байгаа энэ хүүхдүүд дахиад энэ хэрүүл дунд байх уу үгүй юу гэж маш том асуудал байна. Энэ ингээд яваад ингээд үе үеэрээ ингээд хэдэн үеэр хохироо яваад ах юм уу. Энийг бол нэг болгоё гэж бодож байгаа. Ерөнхийдөө өөрхөө сагсныхаа төлөөлсөн залуучтай нийлээд энийг төлөө тэмцэн, тууштай тэмцэн цаашид дуурна. Ерөнхийдөө өөрсдөө энэ сагс мөнгө маш ихээр оролцсон гэж бодож байгаа. Хоёр талаас нөгөө нэг ээлжид мэйлвчүүд гараа аль нь өнөө холбоо юм. Тэ аль нь ямар очтой. Дотор асуудлаа шийдээд олон улсын тэмцээнд оролцох хэрэг чинь нэ гэдэг хориг тавьчихсан бохоггүй төр зүр. Одоо л тэр нь байгаа. Одоо дотроо асуудал болоод нэг холбоод боллоо инглээ тэглээ. Мэйлвч юм бол бид нар одоо нээлттэй. Тий одоо маргааш гэсэн тийм эстэй очиод олон улсын тэмцээнд очиж нээлттэй байна. Тэгтэл одоо энэ төдийгөөс өдөрт хугацаанд нөгөө хоёр холбооч хоёр талтай бие биенлэгээ хоёр тишээ харьцуулсан юм байна. Тий хэвээрээ. Тэгэхээр энэ дээр бол маш их залуучдын цаг хугацаа юм. Та бүхэн одоо тамирчид сагсныхан одоо аль талтай ингээд очиод уулзахаар ер нь юу гэх юм. Мэдээ таад бол ингээд очиод зөндөөл ингээд уулзж байгаа хэрэг тийм. За тамирчдын ирэх ашиг чухал байна. Энэ сагс бөмбөгийн спорт Монгол чухал байна. Таад ингээд нэгдээч. Таадаас бол бид одоо тэмцээн уралдаан оролцдоггүй юм хүнд байдалд байна гэд таад ингээд уулзахаар ярилцахаар ер нь юу гэх юм. Ярилцахаас аль ялна. Хоёр тишээ буруу арчиж байгаа юм чи. Тэгэл очиж ажиллахгүй. Хинтээ очиж ажиллахгүй. Тэнтэй очиж ажиллахгүй гэл. Хонд юусэн. За одоо ингээд ийм байна гэхээр одоо шийдэв. Тэгээ маа загчдаа сүүлдээ бүр залхах шиг бол яг үндэ. Сүүлийн жил бол тэгээд ерөөдөө зарим нь баг овоо өвсгөлийн ажлыг хийгээд явчих шиг боллоо. Тэгээд ерөөсө хооронд ерөөсө очроод өгдөг. Би одоо ерөөсө ойлгохгүй яагаад энэ хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг чинь хүмүүс суугаад талаас ярилцаад бөөнөрөө суугаад юм байхаа. Шилдэрч болдог. Ямар ч тийм байхгүй. Тийм болохоор яг хэлээд нэхэр одоо өөрсдөө оролцъё гэдэг байгаа байхгүй. Хүмүүсийг хараад байвал одоо харсаар байгаад 7 жил болсон байхгүй. Хэрүүл хийж явсаар байгаад одоо ч юм байна шүү дээ. Хоёр холбоотой, хоёр өөр лигтэй. Холбоонд доороо нэг тэмцээн лиг зохион байгуулдаг. Тэгээ өөрсдөө гэж аль биесных гэрдэг лигээ ч гэсэн Монголын хамгийн том лиг хамгийн чанартай нь гिचдэг. Тэгээ ойлоод игчдэг. Тэгээд нэгэнд тоглохоор нөгөөд нь тоглохгүй гэж нэгээ боож хаадаг. Тамирчтай. Тий, тамирчтай боож хаадаг. Уг нь тамирчтай өгөө хоёр лигт хоёр холбоотой юм бол хоёулын тоглох хэлсэн таахгүй. Тамирчтай тэр чинь хөгжилж ирэлдэж шүү дээ. Тэрэн дэрх тэнгууд ингээ боож хаадаг. Энэ асуудал одоо. Таны хувьд одоо ер нь аль холбооны лигт вэ? Би одоо л МНБ-гээр Монголын үндэсний сагсан холбооны лигт тоглож байгаа. Манай баг маань өөрөө Аранга алтан дорны дайчт гэдэг. Баг маань уутын тоглож байгаа. Би багтаа гэрээтэй болохоор тэр холбооны лигт тоглож байгаа гэсэн. Хаста 12 онд нэг жил тоглосон, 14 онд нэг жил тоглосон, 17-оос 18 бод ерөөдөө асуулууд 4 жил тоглосон. Тэгээд жилээр гэрээгээ сонгоо явдаг. Тэгэхэд ийм байд. Тэгээд ерөөдөө гар шалтгаан гэдэг бол нэг байхгүй. Мэдээж хэрэг бас нэг тамирч хүн чинь нэг хангамж цайл мэдээж маш нэг дөр чухал байхгүй. Би бас юу гэдэг цалингүйч тоглож үзсэн. Би хамгийн бага цалингаар тоглож үзсэн. Хамгийн өндөр цалингаас тоглож үзлээ. Энэ олон жилийн хугацаанд би 2007 оноос хойш лигт тоглосон гэхэр чи 13 4 жил тоглосон баг. Тэгээд ерөөхдөө бас нэгдүгээр тэр ерөөхдөө бас тамирчин бас өөрийгөө бас үйлэх хэрэгтэй юм лээ. Би бол гэж бодсон. Мэдээж хэрэг юу гэдэг энэ сагсан бөмбөг дуртай, энэ сагсан бөмбөг хайртай гэдэг өөрийгөө өнгөтүүлээ те. Тэгээд иш байхгүй мэн гэдгийг би бас ойлгосон. Тэгэхээр мэдээж хэрэг нэгэнт хүч хөдөлмөр тэл зүрх бүх юмаа зориулж энэ спорт тоглож байгаа юм чинь өөрийгөө бас маш өндөрөөр үнэлэх хэрэгтэй юм. Төлөх хэрэгтэй юм гэдгийг бас ойлгосон. 3-3-аар нь бас ингээ хичээллээ олон улсын тэмцээнд оролцох гэж. Энэ төрлөөр бас ингээ сонирхолж бас энэ төрлөөр нэг тэмцээнд оролцох гэж юу оролдож үзв. Гэхдээ ер нь бол би анханасаа нэг 3-3 хичээлээгүй. Анх бол одоо 3-3 ахлах тасчлал столог гэдэг юм бол анх миний би онгоцны билетийг захиад анхны тэмцээн баха. Анхны тэмцээнд нэг л баг. Ингээд тийш явах гэж шүү. Хаашаа үлээд ирчээ. Чиний билетийг чинь загцсан шүү гэж хэлсэн надад. Тэгээд би тэгэхээр би хэлсэн би бол одоо өөрөөсөө тоглохгүй гэнэ ах. Өөрөө саналтай. Өөрөө саналаа хэлсэн баг. Тэгээд татгалзаад
яасан чинь хэд хоногийн өмнө лээд тэгээ миний билетийг солиод тэгээд анхны 3 шишээ вакцины миний орон Цэнгүүн баяр руу орж ирсэн байгаа. Тэгээд энэ дөрв маань явсан. Тэгээд энэ дөрв нь бас сайн байгаа. Дижиг Монголынхаа нэрийг олон улсад гаргаж байна. Тэгээд яг энэ сагсан бүх бол надад маш их юм бөхсөн. Би бол өөрөө бол сагсан бүхт бол өөрийгөө өртөө гэж боддог. Маш энэ сагсан буйнаар самуис спортоор хичээлснээр маш олон зүйл, маш олон амжилтанд хүрсэн. Тэгэхээр эргээд би сагсан бүхт өртөө гэж бодож явдсан юм чинь. Би эргээд энэ сагсан бүхт юу хийж чадах вэ гэдэг хамгийн сүүлийг бодож байгаа. Манай ээж ер нь их тэгдэж штэ. Очоод ордон сагс лиг авч явах тул ээж ирэл оролцсон байж тээ. Дэмжигдсэн байж тээ. Тэгээ хүн аягүй сони юм лээ. Тэрийг ордон зөндөө хүн хашгирж хат. Яг ээж дээр хашгирсныг болоод хүн сонсдог юм лээ. Тэгээ манай ээж бол яг миний аягүй үнж фэн. Бүх зүйл дэмжиж явдаг. Тэгээд бас ээжтэй бас баярлалаа хайртай гэж бас хайртай шүү дандаа гэж хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө тийм энэ шоунд би бас тийм сошиал амар идэвхтэй биш байхгүй. Бас нэг тийм комент уншаад сэтгэлээр унаад эсвэл комментээр урам аваад тийм хэмжээний хүн биш. Тэнгүүл бас ээжийн бичсэн юмд болоод уншиж байгаа байхгүй. Яагаад гэдэг. Тэгээд яг мэдээж хэрэг ээжээ өгж байгаа зөвлөгөөнд маш их байгаа. Маш их урам хайрладаг. Маш өмжилж надад хэлдэг. Тийм болохоор ээжийнхээ ер нь үгийг сонсно, ахын аав нь авахгүй ухаанаар ханддаг. Спортын тэгээд ер нь жоохон хажуугаас хэсэг завгүй байсан л да. Одоо тэгээд 3 хүүхэдтэй болчлоо. Тэгээд одоо цаашдаа маш их цаг гаргая гэж бодож байгаа. Сайн аав бай хичээж байгаа. Урд нь бол нэг тэмцээнд байрлаад тэгээд лигийн финалч гэмээр байрлалчин. Тэгээд ер нь гэртээ баран байдгүй байсан. Тэгээд өглөө гараад уух ажлыг хамжуулчаад орой бэлтгэлээ гэж орой орж унтаал. Ер нь яг би зүгээр сайн аав гэдгийг зүр хүүхдүүдтэй хэрэг хэмжээний цаг зарцуулж байна. Тэрүүгээр нүгэнд юм болов уу гэж бодсон. Тийм болохоор би бол харайхан одоо яг одоо энэ өдөө хугацаанд бол тийм сайн байж чадахгүй гэж өөрийгөө ч голж байгаа. Тэр цаг гаргаж байгаагаар дүгнэж байна. Би бол өөрийгөө бол тэгж сайн аав бол хүүхдэд цаг зарцуулж хүүхдтэйгээ хэрэг ойрхон тулж аялж байгаагаар тэрүүгээр ер нь байдаг юм болов уу гэж өөртөө дүгнэж. Тэгээд ер нь цаашдаа бол ер нь улам их цаг гаргахыг хичээнэ. Сайн байхыг хичээж байгаа. Төрийн бас байгууллагаар дамжуулж нийгмийн чиглэлийн ажлууд маш ихээр орно. Тэр бол миний зорилго. Тэгээд цаашдаа бол яг мэдээж хэрэг сагс руугаа ерөнхийдөө биний зорилго юу л одоо энэ сагс руугаа би нөтөр өртөө гэж хэлж ирсэн шиг яг сагсандаа маш их тийм юм хийж одоо тийм хийгээд тэгээд төрийн басаараа дамжуулж би хүүхдүүд чиглэсэн ажлуудыг маш их хийнэ гэж ер нь зорж байгаа. Миний хамгийн одоо энэ зорилго бол эхний ээлжинд энэ нэг 21 аймгаар төсөл хэрэгжүүлэх гэдэг. Одоо манай хэд хэдэн найзуудаас юм бэлдсэн байгаа. Тэгээд ерөөхдөө эхний төсөл маань бол одоо юу гэдэг дараагийн тий санчир гэдэг одоо яг хөө маань найзууд бидний ярьсан юм багхгүй ерөөхдөө дараагийн санчир гэдэг хүүхдээ эхлээд олё 21 аймгаар явъя. Тий тэндээс хүүхдүүд шилж авъя. Асан сургая. Энд нь өхөр сагсан давьяастай үл энэ дээрээ сургалтын төлбөрийн тий эндээ цанаас нь даа. Сургуулаад өгсөө гараад ирэхээр ажлын байранд бэлтэж үгүй. Тэгээд цаашаа спортын замналт нь ингээд өгсөн тийм эхний том зорилго бол яг тэр. Олимпиадаас бас тусалцаа авах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд олимпиадаас чинь спорт ив нэгдлээ бэлий тэмдэг тий. Энэ газраас тусалцаа аваад тэгээд ерөөхдөө яг энэ сагсанд яг сэтгэлдээ сагсны сасаар явсан цуглуулад хажны хурал зохион байгуулад. Тэгээд тийм ажлын хэсэг байгуулад тийм томоохон ажил хийгээд за одоо яг ийм байна. Одоо энийг яг нэг тийм л тийм арга замаар шийднэ. Одоо өөрөөр бол юу гэдэг нэг гарч ирээ шууд одоо хүчээр болоож авдаг хөл шүүхээр яваа шийддэг ш. Ерөөдөө маш олон хүнийг хамруулж агаад нэгдсэн тийм том ажлын хэсэг байгуулад тэгээд ерөнхийлөгчөө сонгоод дахиад шинээр тий богоо нэг болгоод ийм ажлууд дээр бол эхний ээлжинд бол яригдсан ажлууд байгаа. Бид энэ тамирчтай тоглогчтой холбоо гэдэг бидний нэг холбоо байгаа. Тэрүүгээр тоглогчтой холбоо чинь хизээ байгуулагдсан. Тоглогчтой холбоо анх байгуулагдсан 15 онд байсан баха байгуулагдсан. Гэхдээ одоо тэргүүн мэрэгэн гэж юм байгаа. Бас одоо тэргүүний тамирчтай холбоо доторхоо бас сонгуулаа явуулаад дараагийнхаа тамирчтай холбооны тоглогчтой холбооны удирдал зөвлөлд дарах тий. Тэрүүнээ бас сонгоод тэгээ тэрүүгээрээ дамжуулж
Одоо тийм саксон бөмбөгийн том хурал хийгсэн тийм. Одоо нэг ковид бас гээд сая ковид үеэр яригдж байгаа ковидлоор нэг хурал цуглаан моглаа хүмүүс яахгүйгээд онлайн хурал мөр ихэрч бодлоо болчихсон юм лээ. Тэгээд одоо ерөөдөө энэ ковид агуулсан энэ зунаас ерөөдөө энэ ажил руу орчих. Хэрвээ одоо ингээд хурал хийлээ. Учир зүгээ ингээд оллоо. Холбоо ингээд шинээр одоо өдөртөх зөвлөлийн төр байгуулад одоо таныг одоо бас тийм яг энэ холбоо саксон бөмбөгийнхөө төлөө энэ холбооны ямар нэг тодорхой албан тушаал ингээд хашаад яг энэ саксон Монголын саксыг бөмбөг хөгжүүлэхийн төлөө явуул та ер нь тийм өдөртөх төвшөнд ер нь ажиллах. Тэгээ би угаас өдөрт зөвлөлд нь орж ажиллана гэж бодож байгаа хүмүүс өөрөө хүсэж байгаа. Яагаад гэвэл би дөрөвний ярьсан шиг бидний ингэж хохирсон шиг бидний дараа үе хохирч болохгүй гэдгийн төлөө бид нэр зөвхөн яг цэвэр саксон бөмбөг батна. Яагаад гэвэл бидний яагаад энэ саксанд яг гэхээр бид нар нэг саксаас юм авахгүй ш. Бид нар авдгийг авцсан хүмүүс аахгүй. Тэгэхээр бид нар эргүүлээ саксандаа юм өхийн төлөө явж байгаа. Ийм сэтгэл зүгээр ажиллаж байгаа юм хэдэн залуучууд нэгдсэн байна. Манай яг саксон бөгч бол бид нар бүгд яг нэг зорилготой. Саксаас бид нар юм авахгүй. Юу саксон бөгдөл бид нар юм өгмөр гэнэ гэсэн. Яг ийм сэтгэлтэй хүмүүс нийлүүлээл бид нар одоо энэ 100 ерөнхийдөө хурд морлуулад нэг талтай болчих واخ. Өдөрт зүуд нь авч ажиллана угаасаа дуулаагаа байнга өргөн тэгж явна гэж. Яг ингээд тамирчны хувьас ингээд харахаар өнгөрсөн 7 жилийн хугацаанд яг Санчир гэдэг хүн төтөөгөө бусад яг энэ таны үеийн тамирчдад хамгийн алдагдсан боломжууд юу? Тэгээ алдагдсан боломжийг бол одоо мэдээж хэрэг нь олон тэмцээний үед маш хохирлттэй. Яг тэгвэл манай саксон бие шгшөөг тэр улсаас бид нэгж төгрөгийн цалин авдаггүй. Нэгж төгрөгийн тэтгэмж уур витамин авдаггүй. Яг цэвэр өөрсдийнхөө холбоогоор мөнгө босгож олон тэмцээнд явдаг. Тэгээд энэ дээр шүүмжтэй анчиж магадгүй нөө тамирчдаар усаад салмждаг ингэдэг гэсэн буруу ойлголт байд юм шиг байна. Тэ энэ дээр бол мэдээж хэрэг амжилт гаргахгүй гэдгийг бас нотлох арга байхгүй. Мэдээж яг тухайн шгшээ баг бол үнэхээр амьсгал гаргахар шгшээ байсан гэж боддог юм би. Миний хувьд бол яг тэгвэл дараа жил Аз аврах болох шийсэн. Тэрний урсан цэцэн тоглолтууд тэгээд явахаас Аз аврах орох байсан. Энд ч өөрөө амжилт байхгүй. Угаасаа манай саксны амжилт угаасаа аливаа улсын хөгжил спортоор харагддаг гэдэг. Тэгэхээр би бол энд бол санал нэг байдаг. Тэгээд бүх хөгжилтэй орны спортлаг байдаг мундаг байдаг. Тийм болохоор ерөөхдөө маш олон боломжууд алдсан энэ олон тэмцээнүүд яг бид нэр энэ замын үүд олон улсад гарч тоглох замын үүд хаалгыг нээж өгөх хэрэгтэй. Бид нар гүүр нь болох хэрэгтэй хүмүүс. Бидний дараагүй мэдээж хэрэг цаг өөр болж байна. Одоо хөгжүүлэн зөвхөн өндөр болж байна тий. Одоо 2 м гарсан хөгт Монголоор дөр хөгт өндөр шүү дээ. Бид нар маань бидний тэр замаар яваад тэр гүүрээр гараад олон улсад очиод медаль авахыг гинж үгүйсэхгүй. Энэ том боломжуудыг л хаасан л ерөөсө бухимдаад байна. 2014 оны тэр анхны асуулгыг багт аврах авсан. Жилийн болов гэж боддоо. Яа тэгвэл тэр бол мартагдсан нэгдүгээр анхны бас дээдлийг аврах гэдэг цолыг авч ирсэн. Тэгээ хоёрдугаарт плей-офф шатнаар хожигдох хэрэггүй болцсон байсан. 18 билүү 19 дараалж хожоод тэгээд тэр жил ихтэй бүлжс тэр бол марташгүй гэж бодож байна. Тийм дээдлигийн тоглолтод дээдлийг 55 он авах. Хэд онд? 11 онд. 11 онд 55 Баянзүрх бүүс багтаа болчихсон юм. Гэхдээ 55 он хамгийн өндөр оноо. Нэг тоглолт авсан юм тэр л. Хүмүүс бас ингээд таач гэсэн ингээд анзаардаг баг. Хүмүүс зарим хүмүүс ингээд шүүмжилт Санчир амиа тий бөмбөг аваад өөрөө л ингээд дайрдаг. Өөрөө л бүхнийг ингээд хийх гэж ингээд хитрхийх одоо ингээд ингэдэг гээд. Тим шүүмжлэл бас ингээд гаддаг таас анзаардаг. Тэр тал дээр ер нь та бас санал нийлэх үү? Ер нь тэр тал дээр ямар нийлнэ. Би бол нийлнэ. Яагаад гэвэл аягүй шүүмжлэлтэй. Тэр бол үнэн байсан. Яагаад гэвэл тийш яг тийм залуу байсан үед бол мэдээж өөртөө маш их ихтэй байсан. Яг би зүгээр амиа гэдэг маань юу аахгүй. Хариуцлагыг өөрийнхөө нуран дээрээ үүрч чадчихна гэдэг. Бас асаадам эрсдэл аахгүй. Тэрийг хүн дамжуулах гэсэн би аваад хийлээ гэхэд юу гэдэг тий мундаг бага ширлээ нуран дээр авч авлаа. Алдлаа гэхэд өөшөө бага аллаа тий амиач аллаа гэдэг. Тэр том хариуцлага ачааг олон жил нуран дээрээ үүрж явна гэдэг чинь тий хариуцлага зүгтаагүй. Тэгээд өөрийгөө нэг талдаа одоо зүвтгдэг яагаад гэвэл одоо ингээд залуу явах үе бол
Тэгээ би яг тэр хэмжээгээр илүү би өөр хөгжсөн юм болов гэж бодож байгаа. Тэр нь маань надад маш том давуу тал. Яг гэвэл би яг ялна, тэмцэн ялна, баг хойж түргэн гэж ингэж явсан. Эргээд ингээ бодоход тэр талаараа би илүү бусдаас илүү хөгжсөн болов гэж харж байгаа. Одоо ч ер нь тэгж хариуцлага үүрээд ингээ явахтай тоглолтын хэм хаяг нь одоо чивээрээ. Одоо ч яг шаардлагатай үед. Одоо л яг гэвэл туршилтан мөржил бүх юм ядсан. Тэгээд би зөндөл бас харуулсан гэж бодож байгаа. Тэр 17 18 оны лигээр би тэр хүмүүсээ өсөд байгаа шүүмжлээ бид тэр трипл дабл гэдгийг би бас зөндөл хийж үзүүллээ. Одоо яг туршлага одоо л юу одоо өнөөдрийн төвшөнд бол би юу гэж ойлгож байгаа гэхээр би ямар үед би ямар шийдвэр гаргах уу гэдэг маш сайн ойлгоод туршлагатай болчихоо гэсэн үг байхгүй. Тухайн залуу хот бол яг хүмүүс аймаа гэдгээс бага алдаг гэдгээс тэгээс аварж исэн тохиол зөндөө байгаа, алж исэн тохиол зөндөө байгаа. Энэгээрээ би бусдад илүү хөгжсөн болов уу гэж харж байгаа. Эргээд одоо за залуу насаа бодонгоо тий эд тоглож исэн үе бодонгоо. Тэр хэрээрээ үүрэг хариуцлага юм аа нуруундаа үрж исэн. Тий би зөндөөч зэмлүүлж исэн зөндөөч бас яажсэн зүйлээ зөндөө л байгаа. Эрсдлийг ч гэсэн ундаа бас. Тий тийшээс хүнд нөгөө нэг найтах биш бас өөртөө итгэлийг бас тий нэмэгдүүлж байгаа юм шүү дээ. Хэвлэл бас төдийлэн ингэж ярьслаа өгдөггүй. Одоо ялангуяа сүүлийн хэдэн жил одоо 14 он Инчүний Азийн наадмын дараа бол ингээл Монголын бүхэл хэвлэл ингээд санчраас яриа гэд явсан. Дараа ингээд яхад төдийлэн ингээд хэвлэг өөрөө ч гэсэн ер нь одоо ингээд нам хүн бай гэж бодвоо. Ер нь бас сүүлийн жилүүдэд ер нь хэвлэлд ер нь. Тий, угаасаа сүүлийн жил би яг нэг хэсэг чи айгүй их тэмээ өгөөл газ саксны ирүүлгээд айгүй их яриа. Яг тэр 14 5 6 оноод үед бол тийм аахгүй. Сүүлийн жил угаасаа би яриа өгөхгүйгээд угаасаа үгүй байхгүй. Тэгээ сая бас ингээд энэ саксны талаар холбооны талаар юмуд ярих гэхээр бас юм одоо бодсон юм бас хэлчих ярьчих гэж бодсон. Ер нь одоо удахгүй бас нөгөө юу одоо плей-офф гэдэг үг хэлж чинь тийм ээ. Санчрын хувьд одоо ер нь ямар баг дэмжиж гин үү? Энэ жилийн хувьд одоо ер нь ямар багийг ер нь одоо аврагын төрүүлчих байх. За аврагын талаа гараад финалд үзэх байх гэсэн тийм таамагтай байна. Тий би бол энэ яг би үзэг бодож чинь би чинь Kobe Bryant-ийн үнж фэн. Тэгээд ерөөхдөө Lakers-ийг маш олон жил Lakers өөр баг дэмжиж байгаагүй. Тэгээд сүүлийн хэдэн жил нэг NBA бас үзээгүй байж байгаад. Тэгээд бас LeBron бас Lakers ирлээ. Ирснээс хойш Lakers нотод харж байгаа. Lakers бол нэлийн боломж өгнө гэж харж байгаа. Бас энэ жил аврага хамгаалчих боломж өгнө гэж харж байгаа. За нөгөө талаар хүчтэй өрсөлдөд Бруклин нэ тий. Тэгээ Бруклин бол нэлээд хүчтэй. Тэгээ Бакс бас нэлээд хүчтэй. Сүүлийн хоёр тоглолтоос харахад тийм ээ. Одоо плей-офф ихний хоёр тоглолт. Тий. Тэгэхээр энэ гурван баг ер нь жоохон аврагын талаа нэлээд ширүүн өрсөлдөөнд гарч ирэх болов уу гэж би харж байгаа. Энэ одоогоор харж байгаа. Клиперс жоохон таарах шүү гээл энэ том юм харж байгаа. Тэгэхээр бол мэдээж нөгөө Lakers аврагын төлөө хамгаалж байх гэсэн найдлага байна.